бүгдээрээ үсгээ нүдэх тасглаа хийж эхлэе. Өнөөдрийн хувьд болохоор бүгдээрээ 8 үсэг нүдлэхээр байгаа. За бүгдээрээ өмнөх бичлэгийг харуулсны дагуу үндсэн байрал дээр гараа байршуулад бичиж эхлэе. За бичгээсээ өмнө бүгдээрээ курсороо яг энэ дэлгэцэн дээр байршуулад за энэ горин цэцгчийг харах хэрэгтэй. Англи, монгол хэлний горин цэцэг. Хэрвээ англи дээр байх юм бол бичихгүй шүү. Заавал монгол болгож байгаа бичээрэй. За доотлын энэ хэсэгт болохоор юу илэрхийлж байна гэхээр ямар үсгийг аль уруугаараа бичвэ гэдгийг зааж байгаа. За одоо жишээлбэл энэ B үсгийг 100 гаруй талны тэгш уруугаар дарж бичнэ шүү. За одоо бүгдээрээ бичиж үндсэн байрал дээр гараа барьжлаа бичиж эхлэе. Доор болохоор ямар урууг дарах вэ гэдгийг харж байгаа. Эхний удааdaa бүгдээрээ энэ ногоон доор орж байгаа заагчийг хараад бичнэ. Дараагийн удаа болохоор дараа нь бид нэр дотроо төсөөлөв. За одоо жишээлбэл B үсэг маань 100 гаруй талны дунд хорвоонд байдаг шүү гэдэг өөрөө О үсэг маань 100 гаруй талны толоор уруугаар байдаг шүү. Эр үсэг маань 10 гаруй талны талын долоор хуруугаар, О үсэг маань 10 гаруй талын дунд хуруугаар, Ил үсэг 10 гаруй талын ядам хуруугаар, Д үсэг 10 гаруй талын тэгчин уруугаар гээд дотроо төсөөлөв бичээд яваарай. Тийм үү энэ дасгалыг хийж явах үедээ өөрийнхөө сонсох дуртай дуу хөгжмийг тавиад сонсоод хийх юм бол уйдахгүй урдан цогтох шүү. За ингээд бичгэнэ. За одоо дээр багш нэг тайлбарлая. За нийт өсөг нүдлэх гэхэд 292 тэмдэг бичих хэрэгтэй юм байна. Энэ програмын үед тийм. За эндээс бид нар 64-ийн сая биччихлээ. Тэгээ 64 өгдөгт нийт тэмдэгтийн 21% бичсэн байна. Алдаагүй бичсэн байна. Бенчи бичиж байгаа хугацаа хурд гарч ирнэ. За ингээ өсгийн нүдлснийхаа дараагаар бүгдээрээ үг бичих дасгалаа хийнэ.